这个选择是三。Double 这个选择是三。Double За мазалаа баг нь ерөөхдөө майнертай орчоод майнерийнхаа шалгараг хасагдсан байгаа 2 дугаар байранд орж тэгээд ямар ч гэсэн 1 сар амжилттай асуудал бэлтгэлээгээд одоо бүгдээрээ буцаж байна. Далайн хотоос Бээжин хот руу явж байна. Ордны галт хэрэгээр. Тэгээд Бээжингээс орой шөнө Улаанбаатар руу нисэх байгаа. Тэгээд ямар ч 1 сар амжилттай бэлтгэлээ хийлээ. Бас тодорхой хэмжээгээр зөв амжилт гаргалаа. Тэгээд зөндөө олон хүмүүс аюулгүй дэмжиж байлаа. Бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд энэ влогоо аюул богинохон хийх. Тэгээд одоо зөвхөн хайлттай яриад хэлээ чинь. Нэг одоо Бээжин нэг сонио үнэтэй уулзах болон тань. Тэгээд ямар үнэтэй уулзах хэдхэн армын дараа мэдэрээ. Тэгээд Бээжинд очлоо байна. Бээжинд ирсэн байна бид нар одоо хурдны галтын иргэнийхээ буудлал дээр буугаад одоо онгоцны буудлал руу явж байна. Ойролцоогоор нэг 40-50 минут явах гэж бодож байна. Тэгээ хурдны галтын иргэн дотроо бас яг сайн бичлэг хийж чадсангүй. Тэгээ одоо 2 цагаас Улаанбаатар руу нисэх байгаа. Одоо цаг 10 цаг болж байна. Тэгээ онгоцны буудлал дээр 5 хүнтэйгээ уулзах бас нэг хүн байгаа. Тэрийг дэ очиж байгаа харилах болно. Сонирхолтой авах гэж бодож байна. Ерөнхийдөө Далинд бас 28 хоног байлаа. Кабал бүтээрээ бол монголчуудаа тоглоог маш удсан. Тэгээд 1 сар хамт бэлтгэл хийгээд монголчуудаа хамт тоглоод хавцаа гоё байлаа. Тэгээд ирээдүйд одоо яг яахыг сайн мэдэхгүй байна. Кабал бүтээр болохоор Firepower багтаа гэрээтэй хэвээрээ байгаа болохоор яг ингэ бүтээрээс шийдэх асуудал бас биш. Тэгээд захирлын бас ингээд юм орж байгаа. Ямар ч монголчуудаа нэг баг болсон айгүй сайхан байлаа. Одоо ирээдүйд юу болох бүгдээр харцгаая. Ямар ч чамлахааргүй бас амжилтууд үзүүлсэн. Sharpshooter тэмцээний 2 дугаар байранд орсон. Мөн Asia Minor Pro Азийн ургийн Зүүн Азийн бүсийн шалралт 2 дугаар байранд орсон. Бас 1 дугаар байранд хоёулын нь аюу том боломж байсан гэсэн бас алдсан. Гэтэ зүгээр тийм амар харамсахгүй байгаа бүгдээр аюу сайн хичээсэн болохоор та бүхэн бас үдсэн бах. Бид нар хамаг хүчээрээ тоглосон. MVP-тэй тоглосон тоглолт 2 удаа тоглосон байгаа. Нэг нь болохоор upper bracket дээр, нэг нь болохоор аврагын төлөө. Хоёулын дээр манай багийн хувьд бол бас нэг одоо техникийн асуудал бас зөндөө гарсан. Пингний асуудал гарсан, лосны асуудал гарсан. Айлтайгаа бас нэг зогцож чадаагүй. Гэтэ бас нэг тэрүүгээр нэг шалтгаалаад байх юм байхгүй. MVP-ийн хувьд бол маш хүчтэй өөрчлөлт байж чадсан. Бэлтгэлийн өвчсөн ер нь бол хамаагүй илүү байсан. Тэгээд 1 сарын бэлтгэл ямар ч хангалтгүй байсан. Гэтэ зүгээр бүгдээрээ чадхаараа хичээсэн. Одоо тэгээд буцаад одоо яах их цаг хугацааны асуудал болсон. Тэгээд бүгдээрээ дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо онгоцны буудлын дээр очиод нэг гоё үнэтэйг уулзах болно. Тэр хүртэл баяртай.
За яарчсан сквад дээр ирсэн байна. Тэгээд сквад руугаа бараг цаг явчлаа. Тэгээд баганараа бас 7 цаг явцсан. Айгүй их ядарч байна. Одоо шөнө 2 цаг болж байна. Одоо Монгол руу ганцлээ 230 минут гэсэн. Тэгээд та бүхэндээ нэг хүн танилцуулна жоохоо. Та нар мэддэг нэг хүнийг мөнтэй уулзал гэсэн. Тэгээд тэрнтэй уулзах бэлэн байна. За нэг хоёрын сайн мэцгэн иргэстэй. Тэгээд махаа допогийн влогд анх удаа орж байгаад сэтгэл үнэхээр баяртай байна. Яаж жаад ямар адилхан юм бэ хоёлаа. Ах トゥ шиг харагдаж шүү. Төрсөн өдөр минь дүргээ. За төрсөн өдөр минь. За тэгээд Эрка манай 5-ын виз бас дуусаад тэгээд Монгол руу явхад Эрка яг ямар шалтгааны Монгол руу? Эрка Францад одоо 16 сарын 16-нд визэндээ тэгээд Австралиас Европын Шенгений визэнд орсон чинь Австралид ярилцлагын цаг болохгүй. Тэгээд газ Монгол руу ирж визэнд ороод тэгээд тэндээсээ буцаад Францад визэнд явчаад нэг юм зөрчилдөд ирж байгаа. Тэрсний хаах бэлтгэл юм ээ. Тэгээд бид 6 болохоор тэгээд айгуу гоё ингээд азар ингээд хамт буцаж байгаа тийм. Яг Бээжингээс Улаанбаатарын онгоцонд нэг онгоцонд таарсан. Өнөө азтай Яндот өдөр байна. Тийм. Энэ өдрийг ингээд ялангуулаад ингээд бид нэр тэгээд За нэг тиймэрхүү тийм Эрка маань дөнгөж сая майнертай шалгарцсан. Одоо ESL Pro League-тэй оролцож байгаа. Тэгээд сонио ач зөндөө байгаа. Тэгээд дараачихаа влогууд дээр ч юм уу ямар нэг юм дээр тэгээд ингээд Тобот энэ амралтын дээр амралтанд явж байгаа. Тийм. Хамтарч явсан юм хийх баг тийм. Хамтарч юм хийн. Тийм. Тэгээ ерөнхийдөө өнөөдрийн влог ингээд дуусч байна. Тэгээ та бүхэнд үзсэндээ маш их баярлалаа. Тэгээ Эркатай бас баярлалаа. Эркагаа бас сандсан байна. Сандчээ. Бид нэр 4-5 сар уулзаагаа тэгээ баяртай. За юу яцхан залуусаа та нар мэдж байгаа ашлан Мазалабаг болон Эрка бүгдээрээ Монголд ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр 12-ны өглөөний 8 цаг болж байна. Эрка битээр өнөөдөр өглөө гоё ууланд гараад амралтаас гоё өнгөрүүлье гэж шийдсэн. Тэгээд богд уул руу бүгдээрээ гарах бах. Би бас ямар уул руу гарахаа мэдэхгүй байна. Тэгээд ойр дууланд гараагүй ямар ч сан гоё байна. Тэгээд нэлээд амьсгаад ядрах бах. Тэгээ бүгдээрээ гоё гарцгаа Эркатай бас бүгдээрээ гоё юм ярьцгаая. Тэгээд энэ өдрийн влогоо ингэж эхлүүлээ да. Тэгээд уулын гарахтаа бүгдээрээ уулзцаа Эркатай. Табота эрүүл амьдрахаар шийдлээ те. Агаарт багцсан, хөдөлгөөнтэй багцсан оюун сан маш чухал. Тоглогч үний үед ялангуяа. Тэгж бодоод идүү намайг уул гарах хөтлөө би үгүй гэж хэлсэн эхлээд. Уул нагсан гоё наа. Тэг гоё энэ бүр аим нөгөө. Аим нөгөө байна. Энэ Монголын байгалийн дэлхийд боллаа нэ. Агаар салхич гоё байна. Халуун шүтэнч. Тэгээд жоохон амсгаж ин гэтээ ер нь бол дөнгөж нэг өдөр явж байгаа одоо үхэж гин. E-спорт хүмүүс угаасаа чадахгүй мэн дими мэн манайха бол.
Тийм амар муу. Жинхэнэ спорт хүмүүс биш болохоор худлаан байна өө болцоо яа. Тэнгуүтэ тэрийг засаж өг хэлээч би. Тэг үнэ хэлээ тий. Тамирчин хүн байна. Иймэрхүү давааг бол нэг давчин. Би одоо дээш гүйлээ баяртай байна. Мэжрийн тоглогч байна да. Би одоо мэжрийн тоглогч болохын тулд бас маш их хичээх хэрэгтэй. Би бизлагийн өвчгсөн, сэтгэл зүйн өвчгсөн. Эрика намайг дасгалж болно гэсэн. Чиглэлтэй байна. Дасгалж болох нэг баг болох гэдэг юм шиг шүү дээ. За тэгээд ер нь ингээд боо яа гэж. Оо яа ер нь ингээд талдаа орчлоо. Талдаа жураагүй хат. Ингээ бичлэг хийгээ яваад хахаар бас жоохон эвгүй байна. Тийм болохоор бариад тэгээд. За. Хэрэг таваа. Байгаль дээр цаатаа ингээд 10 онцлоо. Одоо 10 оны дараа үнхээр хэцүүж байна одоо. Нохоогоо халаад байгаа. Нохоо миний нохоо одоо нохоо биш. Хоол болж харагдаж байна. Тэр одоо ингээд богдуулаас бууж чад гараа онцлоо. Одоо яах вэ? Сүлж байна уу? Сүлж яахгүй. Хүн баг хоол авахгүй. Хоол авахгүй. Асуугаад байгаа маа орхиноос. Орхиноос аваад одоо өнөөдрөөр хоол идгээд нохоогоо цаашаа харуулъя. Хамгийн хэцүү юм юу гэдэг юм бэ гэхээр 10 хоног юу гэдэг. Өөрөө яриад хэлсэн. Юу таах аюу хэцүү байна. 10 хоног үлсэж өгчөж хамгийн дөрөв бодсон. Яа гоо тоолох гэсэн. Би ингээд гитар харж чадах юм хамгийн дөрөв. PC-д нь. PC-ний гомон ормог идэн 10 хоногийн дараа одоо ингээд бууж ингэж найж. Одоо нэг 3 тал яваад тах шиг байна. Хөөе чон. Чон нэг үтэн арчиг үзүүлээ дээ. Хөөе чон. Оо. Гайгүй чон. За идэж байгаа хараас тарцгаая. Манай хэд бол уулын готалтай, уулын өмдтэй, уулын таягтай, уулын гүртгтэй. Ингээд байна. За уулын юм уулын цүнх. Чөгцөн гоё юм байна. Тэ? Өөр пүүз авах гэдэг. Оюун пүүз бол Эрик Жордан, Эрик Жордан 23 дугаар загварна. Ганц пүүзийг өмссөн дуусаа. Гот аваа. Түрээ. Уулын готалтай бол зүгээр юм байна. Эрик ашиг. Энэ уулын готалч энэ зүгээр би тэмээ готал. Уулын готлоо махаа битээ идэх. За бака баяртай төр зур дараа нэг. Тэшээ хард олзээ. Ингээ гараад ирсэн. Ямар нэ? Явуулт юм биш үү бас. Явуулж байна. Тэр удаан гарав. Чи цаг маяг хардаа. 10 удаа овер тайм байна. Тоглолцсон юм шиг байна. Харчээ. Цаг 9:33 болж байна. Хэдэж гарч ирсэн. Цаг л гарсан. Одоо камертаа яа. Камертаа яргана. Бас явуулт юм байна. Нилээн хүйс гарч байна. Гэтэ одоо баг оройд ин гараад ирлээ. За Эрика бол бүр айгүй хүн цөнхтэй явж илээ. Би бол яах. Ганц кофетэй тэгэл зүгний хүн чалтгаан гэвэл тэ. Дээшээ гарч харуулсан. За зам байж харуулъя. Мэргэжлийн тамирчин ямар ах талаар Эрика банк бэлтгэлтэй ах талаар та бүхэнд үзүүлэх баг. Тэгээд ойр долно гараг өстэй гоё. Нөө та нарт амсаасаар говийн талаар нөө заан маань гэсэн одоохондоо яг амжихгүй байна. Сайн бодож ижсаамаар байна нэг зааж байгаа. Тэгээд иймэрхүү влог ямар ч та бүхэнд сонирхолтой санагдах гэж найдаж байна. Ялангуяа мэйжрийн тоглогчтой хамт байгаа. Манай Эрика одоо бүтээсэн Франц ESL Pro League финалд явна. Манай зоон хэсэг гарсан мөлий. За хэсгээс авалцаач Эрика. Манай хэсэгт Astralis байгаа, G2 байгаа, Fnatic байгаа, Cloud9 байгаа. Тэ манайхаа өвлцөл баг байна сандгүй.
Тэгээ маань хугасаа явж. Хэсэгтээ эдэн багтай. Хэсэгтээ 8 багтай. 8 багаас 4 нөх үү? 8 багаас 3 би ста тэрийг мэдхгүй. 4 юм уу 3 л гарах. Тэ. 16 баг. Үгүй. Хэсэгтээ Нийт 16 багтай байна. Тэгээ дэлхийн ер нь бүх топ багууд байгаа. Австралиас тал таарах та. Австралиас талхны нэ. Үгүй бол G2. Хоёлаа ер нь чанга учраас. G2 бол яриа. G2 бол хожино гэж. G2 бол хожино гэж итгэлтэй байна. Нэрка. Хожин гэж итгэлгүй гэхдээ өөдөөс нь итгэлтэй тоолно. Тэгээ өөдөөс нь. Австралиас эсрэг итгэлтэй тоолно гэхдээ. Австралиас чи Фури тожигдоод 2 удаа тожигдсон. Тийм. Фури яваас бүгд. Фури яваас гоодлоо. Тийм. Яг энэ бичлэг үзэж байхад Эрка барыг тоглож ич магадгүй, скол тоглохоос өмнө хийчих магадгүй. Чи нөгөө өмнөхөө хийсэн юм. Би өмнөхөө энтэйгээ одоо залгаа ихчих хөөх. Тэгээд ямар ч гэсэн Эркатай амжилт хүсээрэй манайхаа. Баярлалаа. За Мазала багийн хувьд гэвэл юу байгаа. Ойрдоо тэмцээн уралдаан бас байхгүй байгаа. Тэгээ Месагаас хавдаж буй тэмцээнд одоо энэ 15-нд хагас өдөр оролцох болно. Тэрэн дээрээ бас влог хийн. Мазала баг яг бүрэлдэхүүнээр оролцсон. Ер нь авраг аавна гэж найдаж байгаа. Ер нь авраг авах хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ сүүл үед нэг бэлтгэлгүй авчихсан. Хов өөрийнхөө бэлтгэлийг одоо ханаас базааж эхэлнэ. Тэгээд ийм байна да. Эркатай л амжилт хүсэж байна да. Одоо ESL Pro-ийг нь. Баярлалаа. YouTube-ийн влогийг сайн үзээрэй. Гойж штэ. Бодохгүй Эрка маань лого эхлүүлэх байх. Лог юм уу YouTube channel эхлүүлнэ. Тэгээд өөрөө их тэмцээн оролдоонтой болохоор бас амжихгүй байх шиг. Би болохоор нэг тэмцээн оролдоон байхгүй тэгээд зүгээр шууж харгээд ууланд гараал. Тэгээд эд андгаас магадгүй сюрприз барих байх та бүн. Сони сюрприз заримдаа. Тэр хүмүүстэй хайлт ярьсан. Тэгээд тавьсан. Яа энэ вир гоё юм. Үзэмж гоё юм. Орой тэр гараад ирлээ шүү дээ. Сайр дуулна гараагүй. Өстой сайхан байна. Агаарт ингэж гараагүй. Дандаа бас коммуни орд байгаад ах хэрэггүй тий. Спорт хичээл хэвгүй шүү. Ялаач үгүй хамчин чи баг хамгийн амархан спорт гэдэг. Уулын амир. Амархан ч байсан гэхдээ нэрт айгүй зүгээр. Заавал спорт machen чи зүгээр үүдэртэй 7 хоногт нэг өөрийгөө 2 удаа ингээд амралтын өдөр надаар дунтаж мунтажсэн анд ингээ авчил зүгээр л юм байна. Багаараа гараад өөр гоё те юм ярилцаал. Багийн уур амьсгал нэлээд гоё юм. Багаараа гэдэг чи багийн уур амьсгал чи хамгийн чухал уур амьсгал сайжруулахын тулд тоглоомноос гадуурх активити нэг сайн байна шүү дээ. Тэгээ нэг харж байна. Бог бодож дэлхийгээ хайрлах ойгдөө. Хаанычлахгүй. Караар бог бодож хэлэхгүй байна. За тэгээд 20 дээр гараад ирсэн байна. За өөр чи юу ярих вүлээ. Ямар ч сан Месага влого хийн. Тэгээд ирж үзэх хүн байвал үзээрэй. Ямар ч сан Месагаас өмнө энэ бичлэгээ дуусгачнаа гэж амлая. Окей. Тэгээд Эркагийн нохоо байна. Битгүүр уулан дээр гараад богд уулын орой дээр гарангуудаа бүр ийшээ энэ нэг хаттай газарлаа гараад ирлээ. Эндээс аягүй гоё харагдсан байна. Өмнө ерөөс энд гарч ирж байгаагүй. Их гоё байт юм байна. Бараг Төв аймагт энд харагдчих байна. Тэгээд сайхан байна. Агаар сайхан байна. Ашгүй наргүй байна. Нартаас мэл бас нэлээд халуун нэлээд өс гарах байлаа. Ямар ч энэ 7 хоногт нэлээд гоё агаарт гарчихлаа. Тэгээд анаас гэрийнхэнтэйгээ бас агаарт гарч магадгүй.
Ямар ч сайхан байна. Хагасанд одоо бэлтгэлтэй нэ тэмцээнтэй Месагийн тэмцээн байгаа. Тэрэндээ өнөөдрөөс бараг бэлтэж эхэлнэ. Өнөөдөр одоо гэртээ хараад одоо 9 цаг 10 цаг болж байна. Гэртээ хараад бичлэгээ жоохон янзалж байгаад ямар ч сайхан усанд орчоод тэгэл бэлтгэлтэй орондоо ямар ч Месагийн аврыг авах гэдэгтээ маш их итгэлтэй байна. Тэгээд өөрөөсөө бардаж болохгүй. Тэгээд бэлтгэлээ маш сайн их болно. Багийн бэлтгэл одоохонд ер нь бол хийгээг байгаа. Гэхдээ ер нь багийн бэлтгэл бараг хийхгүй байх. Тэр болтол хувийнхаа бэлтгэлийг хийгээд тэгээ явна. За тэгээд энэ ийм нэг сайхан газар ирсэн байна да аваад. Их сайхан харагддаг юм байна. Эркагийн нохоо өстэй хөөрхөн том. Мэдгүй хараал өстэй амар ахаар. Уулан дээр ихтэй нэг гоё юм тэгээд авирагтай жоо хэцүүчсэн. Яг авирчаад өстэй гоё юм байна. Эрка бичлэг эхэлсэн шүү. За нөгөө за чи яаш тамирч ингээд хаач байсан бэлтгэлтэй явж байгаа хэрэгтэй. Магадгүй уулан дээр явж байгаа гэдэг. Хүмүүс тоглоё гэж байна. Тэрнээс би үргэлж keyboard, mouse-тайгаа явдаг байгаа. Тэгээд ингээд уулан дээр явсан үедээ усанд живжсэн чи үргэлж гэрүүд тэгээд билэн ландн болно. За манайха ямар ч гэсэн буугаад ирлээ. Ер нь бууж ийн. Баг буучлаа. Тэгээд өнөөдрийнхөө влогоо энэ влогоо тэгээд ингээд дуусгая да. Ямар ч гэсэн Меса дээр влог хийнэ гэж та бүхэндээ амлая. Өнөөдөр хараад влогоо янзлна. Тэгээд өнөөдөр Эркатай бас амжилтсан. Эрка тэгээд үзэгчтэй амжилт. За манайха видеотой ингээд өнөөдөр ууланд гарлаа. Сайхан байна. Гоё юм байна. Шаргалтай байлаа. Сайхан байлаа. Гартаа ч ядарч лама махт заалж байна. За эхний удаа хэд хоёул бэлтгэлгүй явлаа те. Усны тал дээр. Гэхдээ яг хөө шээс уучлаа гэж. Тэгээд цагаан бууж дэлгүүр сайхан уучлаачаад хоёул өөрөөсөө ажиллаа гэдэг. Өнөөдөр тэгтээ амар ичтэй ах юм шиг нөө. Сайхан нарнаас энерги авчлаа. Жоо хөдлөөд гоё болчлаа. Миний нурал гэдэгт арай л хатсан байна. За баяртай манхайг дүүгийн влог үзсэнд баярлалаа. Та бүхэндээ дараа уулзцгаая. Дараагийн влогт би орон гэж найдаж байна. Манай нохоо замаас зайлчгүй сайн байна. За тэгээд үзсэн бүхэндээ баярлалаа. Тэгээд Эркатаас баярлалаа. Хамт уулзна гарсан. За тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Бүгдээрээ тэгээд дэмжээ лайк болон subscribe хийгээрэй. Тэгээд баяртай залсаа.